Эс аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвчээ зү. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. Хаврын нэгэн өдөр билээ. Лагсаг хэмээх 30 гаруй насны эр хаварж байгаа солин нутаг сэлэг нөөжээ. Цаг үнэхээр хатуу байгаа тул шинэ газар нөөж ирсэн нь энэ юм. Тэднийг 2 хүүхэдтэй, том нь Балжир 7 настай хүү бий. Удаах нь Удуулыг их 4 настай охинтой. Айлын хаваржаанд буусан ба хот айлын хижээл хэрийг жав гэдэг юм санж. Хүүхдүүд нь том болоод оюутан болоод явсан мөн сумын төв рүү 10 жилийнхэн сургууль сурдаг нэг охин нэг хүүтэй юмсанжээ. Лагсаг гэр бараагаан барихад нутгийн залуучууд туслан барилцаж өгөв. Малхуй тэмжих биш тул жав зөвшөөрөн хажуудаан буулгаж байгаа нь энэ. Гэр бараагаан бариад ачаа бараагаан янзлаад малхуугаа нийлүүлээд ажлаа зэгцлээд авав. Жавын эхнэрийг гүндэг их бөгөөд нилээд дуу муутай даруухан борыг чаргадав. Дэрээр хоолхийн залууст аягалав. Гэрд байх залуус хоол идэн хоорондоо нутгийн сонин сайхан ярилцсан. Лагсгийн эхнэрийг чимгээ гэдэг бөгөөд уул нь энэ нутагт өссөн хүн юм. Лагсаг энэ нутгийн хүргэн гэхэд болно. Залуус ч чимгээг нь таних нь дамжиггүй. Ингээд орой болж залуус мордоцхон яваад өгөв. Өвс болоод идэх застай газар ирсэндээ Лагсаг баяртай байлаа. Жав дүнсэн тамхи орон асаагаад манай нутагч сайхан да. Уул нь манай өөр нэг хаваржаа энэ урд аманд бий. Одоогоор цаг сайхан байхад тэнд очиж зулгаагаад яах уу гэд хайрлсан маягт тайл байна. Энд гэмн хаяа сэр үхэн байдаг юм. Бусдаар болж давгүй. Их өдрөвл хоёуланд нь очих газар бий. Лагсаг баярлсан хэлэн ах минь яста хэцүүдэж явхад тасууллаа доо. Дүүн гомдохгүй таныг буурлын боён байна. Зүгээр дээ дөө. Чимгээ гүндэгтэй ярилцах гэж хичээсэн ч нэг их дуурсангүй. Хэд гурван үгээр л хариулна. Дэндүү даруухан хүн юм гэсэн дүгнэлтэнд хүрв. Гэрийн дөрөв гэртээ орон галаан төлөөд дулаадсан унтахаар хэвтэцгэнэ. Чимгээ нутагтаа ирсэндээ сэтгэл дүүрэн байв. Чимгээ бага насны явдлан Лагсаг жарин эгээл сайхан дурсамжуудаасан хуваалцсан. Ингэсээр шөнө болж бүгд хэвтэцгээв. Шинэ газар ирсэнтэй ч тэрөө нойрон хулжин. Лагсаг хониргэд байх шиг бахаар нь гарч годоон тойрон бас хангатай газар байх нь л үт гэж бодон алхав. Онц юм харагдахгүй байлаа. Годныхон урд ирэх үед үгүй нэгэн зүйл харин явах шиг харагдав. Тэрээр зөв гэж үгүй энэ боохойд бууган аваад гардаг байгаад мо зөлхийг буудчихгүй юу? Тэрээр жаал ардаас нь хашгирч чимээ өгөөд хэд тойроод гэртээ орон бууган авлаа. Чимгээ сая сэрэн лаа асаасан байжээ. Лагсаг руу харснаа чи буугаар яах нь вэ? Үнийг мө боохоо хүн тавлаж байна. Давхиж байгаад нэг газар очиод суучих юм. Хашгирахаар хөдлөхгүй юм. Туханд нь цоочих л доо. Шүндлэр чимээ өгж үргээдэг болохоос чам шиг ан хийдгүү. Айлын нохо буудаж нэг баларвта. Бид хоёрын танихгүй айлын ноход зугтахыг аль тэр гэх юм. Лагсаг буугаан гисэн гараад нэрэ эдний хэдэн нохотойг асуугаагүй. Айлын нохог буудаж баларх юм биш уу гэж бодов. Лагсаг эргэн очвол өнөөх нь байж л байлаа. Дэрээр 2 сум тавихад сая нэг холдов.
Лагсаг сарда шиндүүл маш тод гарах ба өөрийн ч хараа маш сайтай байлаа. Нилээд холдсон үүлний сүүдэрт хүн шиг босох шиг харагдав. Лагсаг ажиглан хараад юу гэж нүвэ? Хайччих ба. Гүнөө босоор олон гэдэг нэрээ биш ухаад. Би эсвэл буруу харав. Төвний хажууд жав дөхөж байгаа харагдав. Лагсаг урдаас нь алхан сая хонь өргөд ухаар нь гарсан боохоо бол та буудсан чинь биш бол та танах ингэхэд хэдэн нохотой вэ? Боохоо би манай хаяандаа хоёр дэнмэл хоёр тойл болж явах шиг байгаа юм. Дэнэд алга болждаг хоёр нохоо би. Тэд нийлнийг үйз. Ингээл. Лагсагч нэрээ жавын нохоо байх гэж бодоод гэртээ орон унтахаар хэвтвэ. Чимгээ унтчихсан байж байна. Харин хамт хэвтсэн 7 настай хүн жижирчгсэн сууж байв. Лагсаг гайхан үгүй чи унтахгүй яагав. Сайн нэг хажин хүн орж ирээд энэ тэргүүр юм үзээд бас над руу хараад инээгээд байсан. Юу гэнэ? Хэзээ ямар хүн тэр вэ? Яг хэзээ? Сая таныг орж ирэхээс өмнө. Лагсаг гэрээс гарan харвал хэнч харагдахгүй байлаа. Тэрээр гайхах боловч галзуу солиотой хүн амтын байдгийн биш угаада. Буудаж алж нэг амьдралаа сөөрүүлэх үе. Маргааш нутгийнхнаас овоо юм тодруулъя байж хэмээн гэртэн оров. Гэртэн ороод хүүгийн аргадаад дээр үед ийм галзуу хүмүүс явдаг байсан тухай домог ярьж өгöd унтуулжээ. Тэрээр шөндөлийн үед их л даарч сэрэв. Гэхдээ хаалгад өгчсөндөө ягараа онгодог үлээ. Хэмээн босоод хаалган хаав. Гүдэрээс нь бас ямар ч салхихгүй байх нь гайхалтай. Чимгээ онгоолголоо гэхэд хаахгүй байна гэж байхгүй. Малхуу нохоол онгоологдөг юм байх та. Ингэж хэсэг зөр бодоод арай унтраагүй цогтой байх галан төлөв. Чимгээ охин хоёроо дарах хуй гэж тэр. Мөн гэрт хүйтэн орсон байлаа. Гэрэн сайхан дулаад суулаад сая нэг санаа амрын лагсаг хэвтэв. Хэсэг зөрөмглөх үед хүүгийнх нь хүтэн хөл гоёг нь харих үед нүдэ нээхэд гэрт нэг хүн яваад ах шиг санагджээ. Тэрээр яа харахгүй хаалга онгойлхон гарлаа. Хаалгаан харин хаасангүй. Үүр цайхт өгсөн тул барааны юм үзэгдэх үлээ. Лагсан болсон хэн байдаг үлээ золигч нь ингэж цочих гэж амандан өгүүлсээр гэрээс гарахад хинч байсангүй. Лагсаг бүрлэх гайхсаар яа харахгүй галзуу хүн байж таарах нь маргааш л жавахаас тодруулахаас гүдэгтэн яахаараа нуруугаар шар ус босчих вдоо. Сони юм та. Гэт гэртэн оров. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 2 дугаар хэсэг. Өглөө болж чимгээ цай чанаад өчигдөр юу ч мэдээгүй хүн тул хоолцоо болон ажил гэрийн эзэгтэн ажил өглөөнөөс эхэлдэг үлээ. Лагсаг цайган уугаад гарав. Шинэ газар ирсэн болохоор хийх ажил мундахгүй. Ажилдаа дүүртэд өчигдрийн явдлан жархан мардаж орхиж. Адуун тогтохгүй өөрсдийн нутаг руугаа гүйн лагсгийг зоовоно. Лагсаг өдөржин малхуу гэж мордон давгсаар өдийн алдад гэртэн орж ирээд муу адгууснууд чинь шармахыг минь золгааж байна. Дорж өөх гэж байж гэдсэн задтал идчихэд нутаг руугаа гүйгээд байх юм. Өөстөө газар мал догдохгүй гэдэг тэндэн очиод өөхөг цааш. Чимгээ хөмсгөн зангидан чим нь юу ярина вэ? Энэ хитэн амны цуулгаан тэгж яахан болох вүлээ те. Боорлын буйныг хоёулаа яаж игээд л тогтоох нь чухал. Мэдэж байна. Дотор давч татал тэр. Алив хоол байна уу? Чимгээ мэдээж халуун хоол хийсэн байх ба лагсаг цадтал идээд гэрээс харж адууныхан зүг дахин давхив. Замд нь нутгийн нэг залуу таарад
Сайн байна уу? Сайхан орж байна уу? Хөө сайн байна уу? Сайхан. Танах өчигдөр ирсэн айл баха. Адуу чинд тогтдгоом та. Жин хойд уулыг ороогоод хөөж. Тэндээс бол хөдлөхгүй. Энд бол хэцүү дээ. Манай адууч тогтдгүй юм. Гой харин гайхаад шүнөр гүйчихсэн байх юм. Өдөр болон зүгээр л байсан юм. Залуу, миний гэлснэр гөөжхөө хөө. Гэлсээр нь давхиад явчихав. Лагсагч адуу нь холдсон тул орой болохоос өмнө хөөхөр давхив. Тэгээд адуугаан арай хийж олоход бүрий болжээ. Адуугаан туун гэрийн зүг ямарч байсан туухаар болов. Адуу туранхай хаврын цагт бол хамаагүй тууж болохгүй. Адуу эцэгт бол гэртэнж харж чадахгүй болж болох. Лагсаг адуугаан туусаар харанхуй наашилжээ. Үзэгдэх орчин сүүмэж эхлэв. Тэрээр зүгжиг нэг сайн тодорхойлоод адуугаан туусаар. Явсаар нэгэн үл мэдэх айлын хаваржаан дэрв. Тэрээр адуугаан арай хийж хашаад өглөө үүрээр ирж авъя гэж санаад адуугаан хашив. Лагсаг адуугаан хашаад тэндээс гэрлүүгэн морин шогшуулав. Тэрээр уулаар баримжаалан гэрээ олно гэдэгт итгэлтэй байлаа. Нилээд явсны эцэст морь үргээд эхлэв. Иргэн торнон ажиглавал түүнийг тороод нэг зүйл яваад ах шиг санагдав. Үнэхээр л нэг чимээ бүр тэр нь хөлийн чимээ сонсогдох шиг. Лагсаг морныхон амийг татан зогсоож хэсэг иргэн торнон хараад сони юм та. Чон ингэж ойрдох гэж байхаа. Гүлсгэлэн намтан чинараа барьж идэх юм биш угаа. Тэрээр морин алхуулан нэгийг айхгүй хичээн эсгэрэн аажуухан шогшоолов. Дотор нь зарсхийн явсаар гэрийн бараа хараад нэг тайвширчээ. Морныхон эмээлийг аваад гэртэн ороход яг гэрийнх нь хажуугаар хөнгөх шиг үзэгдэв. Ардаас нь хурдан алгасан ч алга болчихов. Гэхдээ сайн л харсан та. Яхарахгүй те. Ямар сони юм бэ? Гэж бодоод гэрт оров. Жимгээ гэртэн лаа барин лагсгийг хүлээсэн болол та. Гүчи чинь хайччихв та. Чамд санаа зовоод дээр нь жаахан айлаа. Айха. Юунаас айдаг байна? Адууга арай гэж эргүүлээд нааша туугаад ороодчихлоо. Морь сайн тул даал наашаа дөхлөө байна. Жимгээ хоол аяглан бариад хүн хаалга тогших шиг болоод онгойлохоор байхгүй юм. Тэгээд байна. Гадаа хаалган дээр энийг шиг болоод гүүгээд явчихад дараа нь хөдөлгөө буцаж ирээд бүр би ярцаагаа цооч байна. Лагсаг инээмсэглэн өнөр би чамд хэлээгүй лөө. Өчигдөр хаалга онгоогоод байсан юм. Би гайхаад гартал хүн л явах шиг болсон. Хуучны улсууд ярьдаг та. Эх өдөө ганцны хүмүүс айл амтын ичиж явдаг байсан гэж. Годод тэр л юм байгаа биз. Үгүй тэгтээ маш сонин. Гарахаар хүн бол бараа нь харагдана үсттэй. Эсвэл арай нөгөө. За зүггүй юм. Одоо байдлаа шинэ газар ирчихэд гачин юм ярьж айл амтны сэтгэлд сэв хийчих. Яаж гойж байж энд буулаа та. Чимгээч лагсгийн хэлсэнг бодоод нэрэн ч элдв юм ярьж байж хөөгдчихгүй. Гойж байж хаяанд нь буужхад гэж бодов. Лагсаг ядарсан гэж жигтэйхэн орон дээрэн хөвтөд л хөргөрж эхлэв. Чимгээ аяг тавган угаагаад аль болох юм бодохгүй гэж унтаад өгөв. Лагсаг хөргөрсөөр нэг мэдсэн хамрыг нэг хүн чимхэх шиг болжээ. Тэрээр өндийн нүдэн нэлдэн нойрмоглон сэрээд ийш тийш харвал хэнч үл байв. Хажууд унтах хүүрүүг нь харвал унтаж байлаа. Хөөл надаар тоглоом хийсэн байх нь худлаа унтаад чамайг та. Нэрийн л хөрхөрхөр лагсаг их чимээтэй юмсан ч. Ингээд хэсэг хэвтээд үнэхэр ядарчээ. Унтаад өгөв. Шүн дундын үед хажууд нь хоёр хүн хэрэлдээд байх шиг санагдав. Тэрээр хэн блэ гэж бодон нойрон харамлан нүдэ нээвэл бас л хинч байсангүй. Харин энэ чимээ яг гадаа нь гэдэг нь тодорхой байв.
Лагсаг уурлан "За яах вэ? Чамайг би нэг болгоод өгье." Хэмээн шүдээ зун хилээд том яргаа дашууран аван гарав. Тэрээр гэрийн тойроод хэнийг ч ис гарав. Энэ удаа Лагсаг үнэхэр их гайхлаа. Яг л хажууд тэдгүй илэг ихэд нүдэнд харагдахгүй байна гэж байхгүй дээ. Гэртэн ороод тэрээр унтахгүй чимээ чагнаж хэсэг суув. Нэлээд удлаа. Нүдэн анилдах боловч унтахгүй хичээнэ. Түүнийг яг зөрмөглөх үед ханаас чим хоёр хүн гэрээс гараад явах шиг боллоо. Лагсаг нойрмог нүдээ нэн. "Та нар хэн бэ?" гэж хашгиран гэрээс гарлаа. Гэтэл мөн адил хүн байсангүй. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 2 дугаар хэсэг. 3 дугаар хэсэг. Лагсаг гэртэн ороод энэ ер нь юу болоод байна? Гү би хийм харсан гэхэд яахаар хаалгангой тгүүлээ. Хэмээн элдвиг бодон нойрон хулжин хэвтэнэ. Ийн хэвцээр Лагсаг өөр цайлгаад яалтчгүй нойрондоо дийлдэн нам унтжээ. Өглөө болжээ. Чимгээ сайхан чанад Лагсгийг сэрэн "Чи чинь надундаа явдгүй мүү? Хайлын хаваржаанд тасчихсан гэсэн биз дээ." Лагсаг нүдэнэн "Нэрэ тийм штэ." Хэмээн ухасгийн үндийн босоод говдсан хамхан өмсөд гарах гэдэл "Цайныхаа дэжиг амсдаггүй хүн үү? Чи намайг сэрэхгүй дээ. За зайлуу." Ингээд аяг цайнаас амсаад морин имэллээд учиргүй давхиж одов. Давхисаар өнөг хаварж байгаа хайж яваад олсонгүй. Сонин юм та. Ийм хол биш дээ. Гэж бодсоор дурандан алсын бараг ширтэн харцсаар. Гэтэл урд гүдэнгээс их адуу туулсан хүн айсгүй. Лавлан харвал дунд нь өөрийнх нь адуу явж байгаа тэр. Лагсагч мориндон ташуур өгөн амдан очивол өчигдөр таарсан өнөх залуу байлаа. Тэрээр инээмсэглэн мэдлээд "Чи манай хаваржаанд хадууга хайшчихсан юм а да. Би туугаад аваад ирлээ. Чамд зааж өгч байсан газар руу тууч юм." Яасан сайн хэрэг вэ? Ёстой их тосоллоо. Би харин унтчих чи. Уулын их эртэрий гэж бодож байлаа. Зүгээр ээх. Хоёулаа адууга гаргачиход манай гар бууя. Сайхан танилцъя. Ирэх хүмүүс байна да. Тэгэлгүй яах вэ? Намайг Лагсаг гэдэг. Төгс жаргал. Манайхан намайг төгсөөл гэж дууддаг юм. Танилцсан хоёр адуугаан туусаар зорьсон газар анч ирж адуугаан тогтоогоод боцоцгаав. Төгсөө үнэхэр адуунд хайртай адуу өсөгдөг адуучин залуу болох нь элдан зарагдана. Төвний унсан морь, барьсан уурга, адуун сүргийн тоо гэд ярих юмгүй билээ. Ингээд хоёул хатруулсаар төгсөөгийн дээрв. Гэр дөрөхөд нэгэн эмээ төгсөөгийн эхнэр бололтой бор хүүхэн, үеийн гимээр 3 хүү байв. Лагсаг амар мэнд мэдээд баруун орны хөлд очиод суулаа. Төгсөө эхнэртэй хоол хийж байгаа бололтой. "Миний хан нэг сайхан шүл боцлохад хаж. Энэ залуугийн жавахын хаваржаанд ирсэн айл. Шин найзтай болоод адууч бас илбэг юм." Гэвэл Лагсаг инээмсэглэн "Чиний хажууд адуутай гэж хэлэхгүй. Танаа харин ч хамаагүй их тооны." "За тоож яах вэ? Ингэхэд би харлаа. Танад нэг хэдэн сайхан азарган үрээ байна да. Хөгшөндөө зарахгүй биз. Хоёр ч юм уу үн хамаагүй чи хэл." Лагсаг үнэхээр төгсөөг моринд гэрхээ хорходог мэдээд "Чи адууч нутгийн сайхан ч нөхөр байна. Нэгийг нь би чам зүгээр үнэгүй өгье. Нэгийг нь харин чи өөрөө мэдээд тугалтаа үнээл өгч.
Төгсөө уухантаас зөвшөөрөн авдарнаас нь шилэрэх гарган хундаглав. Гэрийн эзэгтэй хоол цай болж шинэхэн найзууд нэгшил архин хуваагаад хүрдэв. Төгсөө нилээд галсан бололтой. Чи ер нь хүмүүст айлын хаяа дэрлээд буучих юм аа. Манай хажуу дээрээ буучих л та. Хоёулаа адуу малан ээлжилж гараад л танаа үхэр зөөхөн харагдсан. Найз нь 8-нд бол адтай шүү. Чамайг хэдэн сайхан гунтаа болгоод л өгчих. Тэгээд эрт танилцсан бол айлэр дээр л буучих байж. Ингээ даанч ах хүүгээс гуйж хаяанд нь буужгаад яаж одоо нөөж болох вэ те? Дэглэж зангааш сайтал ах байна л штэ. Жавд чинь хужаагийн цустай. Эхнэр нь баг хужаад өө. Төгсөгийн эхнэр уурлангуй. Төгсөө минь урт хэл хүзүү орно гэдэг баха. Наад үг хэлээ. Төгсөө чимээг болов. Лагсаг харин төгсөөд хандан танаа энэ хаваар тэнэмэл галзуу хүн амттан явдаг юм биш үсттэй. Гэрийн хаалга онгойлгож татаад айлгаж ичээгээд байх юм. Өгсөн баасных нь галзуу хүн. Тэнэмэл хүн энэ зэлбүүд газар хэн явах вэ те? Мөн ярива. Энэ үед орон дээр сууж байсан эмээ лагсаг руу сүрхий харахыг лагсаг анзаараад хэрэгээр хонь мал өргөд байхаар нь гарсан чинь хүн чим шиг. Чон чим шиг нэг амтан байх шиг. Буудахад хүртэл явахгүй байдаг шүү. Эмээ улам жихэн ойртуулав. Лагсаг хөрдшөн харин хоёр хүн гэрийн гадаа ярих шиг би гараад харахаар байхгүй. Бүр болоогүй гэрээс гараад явсан гэд боддоо. Эмгэн яагаад ч юм ирхэн барин эргүүлээд суув. Харин төгсөө инээж шоолон чи одоо зүүдээ яриад байна уу? Зохиогоо туугаад байна уу? Сайхан лүлгэр байна. Жавл хужаа зангаараа танаа юм хумыг ухаа биз. Балаа юм ярих юм. Хоолж болж идээд лагсаг өөрөөсөн хөөрөг гаргаж ирэн эмээтэй хөөрөглөв. Эмээ лагсагта мэндийн үг хэлэлцээд хөө минь аль нутаг вэ? Танаа баруун аймгаас ирсэн. Дэх нь манай энд хужаа нар илбэг байсан гэдэг. Тэгээд л энэ лүүд жавыг хужаа гэж сог дуурхаж байгаа юм. За би ч явъя да. Ингээд гэрээс гаргахад төгсөө гаргаж өгөв. Лагсаг эмээгийн хэлсэн үгийг бодсоор хуучны хүмүүс үгэн дотор үг хийж ярьдаг байсан гэлцдэг. Жавд ямар ч байсан хужаа гэж нэг ч үг хэлж болохгүй хэрэг. Нөгөөх нь юу илээ? Тийм. Дээхнинд хужаа нар илбэг байсан гэхээр гэрийн гадаа яриад байсан хоёр хүн монголоор лав яриагүй. Эмээ нэг л юм мэдээд байна да. Намайг болгоомжтой байхад илүүдэхгүй гэж байгаа санаа нь байх нь гэж сэтгэхэд гэрийн зүг шогшоолов. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 4 дугаар хэсэг. Гэртэн ирвэл жав тэднийд цай уун сууж байв. Нарийнхан саглан илэн за дүү хаагуур явав. Адуугаан тогтоож чадав. Төгсөөгийн адуутай нийлүүлээд хойдол тойруулаад ороочлоо. Аваа тогтоон байна. Жавын царай хувьсхийн жидэрмүү адууны гулгайчин адуунд яах гэж нийлүүлв. Хамаг адуугаан алдаад хөдөлгөөн моржихгүй боцохгүй дээ. Захаанаас та монгол хүн байна та. Дажгүй залуу байна лээ. Жавч янз муутай гэрээс гараад явчихав. Эннээс ажигласан юм тэр хоёр хоорондоо таарамж муутай харагдав. Чимгээ лагсгийн нүдийг хараад л балга юм хүрдсэн мэдэх тул чи ч надад уучгаа юу? Ямар нутаг оронтой байгаа биш. Хүний нутагт ингэж болох уу лагсаг минь? Уучлаарай гана.
Төгсө харин ёстой эр хүн байна лээ. Хэдэн адууга тогтоож авна гэдэг чинь ёстой том юм байхгүй юу? Харин дараа төгсөг ирэхээр задлах юм байгаа билүү юу лээ? Чимгээ уурлаж сууснаа хэн мэддэг юм. Жил авч байгаагүй бол 2 жилэн байх л ёстой. За битгий ууралдаа. Алуу миний охин, наашир. Миний хүн наашир. Ингээд өврөөсөн айлын тавган дээрээс авсан 2 чихрэн нэг-нэгээр нь өгөв. Лагсаг өхрийн харахаар явлаа. Жав саяхан ууртаа гарсан хүн хормын дотор инээмсэглэл дүүрнүүдээр ахын дөө аганга хідэн өхрийг бас бөөгнүүлчихээрээ. Өнөө шин шуурах төлөвтэй шүү. За тэгэлгүй яхав ах минь. Лагсаг мордогон шогшогцоор жавын тэр саглан илж байгаа мөн сагланч тэр нэг л урд зүгийн данжаад шиг санагдав. Гүй цаарч тий. Төгсөгөөс болж хүн буруу удаж сэтгэлд нь юм хийж өгөө. Гүй ер нь мөн байсан ч ямар хамаатай юм. Хэдэн малаан дэнхрүүлээд л буцаж байвал хужаа мужаа дүүрч. Ингэж бодоод бүрмэлсэн энэ бодлоо мартав. Лагсаг өхрэн богнуулсээр бүрий болохтой зэрэгцэн гэртэн ирв. Нэрэл шуурах төлөвтэй болоод иржээ. Лагсаг гэрийнхээ даруулгыг чангалж аваад хонион жав гүндэх 2 тоо нийлж хашиж аваад гэртэн оров. Чимгээ хоол хийж байлаа. Тэгтэл хүн авданаа алдан аав би өнөөдөр сони юм сонссон. Юу дэрвэ? Чаваах их нэртэйгээ хэрэлдээд за хөө минь том хүний хэрүүл сонсож болдгүй юм. Үгүй тэгтээ нэг өөр би юу ч ойлгоогүй. Эхнэр нь аймаар хашгираад би айгаад гүгээд ирсэн юм. Тэднийд ороогүй. Уул нь би тэднийд юм аваач өгөх гээд. Лагсаг инэмсэглэн хана энэ хөөч нь юу яриад байгаа юм бэ? Хин мэдэх вэ? Гүндэг ихч 100 уцны сав байвал төрөгч гэсэн юм. Балжирыг аваачаад өгөхөд явуулсан чинь л ийм юм ярьж орж ирэх юм. За. Миний хөө сонсоогүй ойлгоогүй бол сайн л үз. Ийн орой болоход шуурга эхлэв. Уул нь ч нэг их айхтар бол биш. Лагсаг хаалгаан цоожлоод орондон оров. Хөөгийнхэн гэлснийг бодон нэр 2 золигч нь тийм болж таарлаа л да. Очиж хожаа шүү. Тиймдээ ч энэ 2 ганц гэр нутгийнх нь хавьдахгүй. Намайг уулзахад даанч урайлгахын байсан юм аа. Да яах вэ? Лагсгийн нүд анилдаад нойр нь хүрээд унджээ. Гэнэтхэн хүүхэд ашгарах чимийг ирсэрв. Балжир чижирчгсэн амтан ээрж мууран ээжийн орны тэнд нэг хүн байна. Сайн хомирч сууж байгаад доош ээжийн орны хөлд очиж суучихсан. Гэхдээ хөөгөн төврэн за юу гэж тээ. Ингээд хаалган очиж шалгавал төгжээтэй хэвээр. Харж байна уу? Төгжээтэй байгаа үстэй. Нэрээ аав сая байсан юм. Орон доогоор орчлоо. Лагсаг гайхан орон доогоор шагаавал хинч байсангүй. Хөөгөн тайвшруулан за миний хүү хар дарсан юм байлгүй. Одоо унтъя да. Хүүнч авыг нь тэврээд унтаж орхив. Лагсгийн нойр гулжин хөрвөөж байтал гадаа нь хөлийн чимээ сонсогдлоо. Лагсаг яа харахгүй мөн дөө. Хэмээн чих 50 чагантал нэрэл мэдэхгүй хэлээр 2 хүн яриад байв. Гин чин одоо юу байдаг вүлээ? За энэ чавч хужаа байж таарах нь л дээ. Хүдэгтэн яагараа 2 эрэгтэй хүн байдаг юм болоо. Байдлыг ажиглан орноосоо болсон яргаа том ташууран аваад ямар ч байсан айлгахгүй бол шүн унтуулахгүй л дээ. Гэж уурлан хаалгаар гарахад бэлдэв. Лагсаг баргийн зүйлээс айх айдасгүй тул хашраахар шийдэж. Хөлийн чимээг эр тойроод хаалганы хажууд ирэх агшинда хаалган том онголхон ухасхийн гарахад яг өмнө нь 2 хүн зогсож байв. Лагсаг ташууран талын тэдний зогхоор дайрвал харь хэлээр урдаас нь баахан юм хэлээд оногдсонгүй. Барьж явах гээд ч гарт нь үл баригдана. Хамгийн сонин зүйл нь тэд
нисэх мэд жингүүдж байгаа нь лагсагт тун хачин санагджээ. Ингээд ууран сүлдэн ягаад ч юм айдус болж байц та. Хүн бол надад баригдах л ёстой. Тэглэж хүлийн чимээ алга. Новшгэж юу вэ? Лагсаг гэрлүүгэн яаран ороод хаалган төгжин сая санаа амраад орон дээр сун хаалганаас нүдэн салгасангүй. Айсан тул лаганч асаава. Гэр гэрэлтэй болсон нь дуунийг багуулвч тайтгаруулна. Хэсэг хугацаа өнгөрөхөд орон доор нэг харим хөдлөх шиг нүдний үзүүрт гарагдав. Лагсаг гайхан харвала. Орон доороос нэг хижээл насны хужаа бололт шүдэн яр залсын иргэдэг хүн гарч ирэв. Лагсаг хөшөж орхиж. Хөдлөх гээд чадсангүй. Тэр хүн зург цусан минэмсэглэн лагсаг руу цоолох шахам хараад чимгээг их л сонжин харж байгаа бололт. Чимгэргийн чихэнд өг шивнэж харагдана. Лагсаг яагаад ч хөдлөх гээд болсонгүй. Далдын хүчинд бариад байгаа юм шиг л санагдлаа. Өнөө данжаа дудалгүй хаалгонголхон гараад явхад лагсгийн толгой хөдөлж хажуу тийш харвал дахиад хоёр хужаа гарыг нь барьсан сууж байв. Лагсаг энэ мөчөд нүдэн анаад эргээд нээвэл гарын чөлөөтэй болжээ. Сайн нэг сэкэн авч хаалга гүүхэрэн гарахад яг урд нь өнөх хужаагийн танил инэмсэглэл огтов. Лагсаг ташууран далаахад нэг хүн ташуурыг нь угцтатан аваад. "Хөөе, чинь яаж байна? Хүн алгана уу?" Лагсаг лавлан харвал жав байлаа. Харин лагсгийн урд өгтлэн ажигсан гүндэг бахан дээр. Жав уурлан шөндөөлөөр хотон дотор хон хилдэж цуурж байгааг харахгүй байна уу? Гүжээ чинь эрүүл саруул хүн бидтэй. Лагсаг тухайн шокноос арайхийн гараад жавд болсон явдлыг хэлэх гэснэн болов. Харин түүний ихнэр гүндэг дуурахгүй байгаа нь хачин санагдлаа. Айлын ихнэр хүнл харин их уурлаж загнамар юм гэж бодон ингээд өн хаяа зүүдлээд байдаг юм аа. Амраагааг бол уучлаарай. Лагсаг хэдий зүрхэн салганан айж байгаач тэрийгэн үзүүлсэнгүй. Эмээ нэг л учиртай битүүлэг үг хэлсэн нь түүний зүрхэнд хүрчээ. Ямар ч үсэн энд галзуу солиотой тэнүүлч үгийг ойлгож байлаа. Жав гинэд ууран даран за бид хоёр явлаа. Чи унтаж ямар өглөө уулзъя. Ингэлээ. Гадаа шуурхтай байгааг сая лагсаг анзаарав. Гэрлүгэн иргэн алхахад жавд юм хэлэх санаатай иргэн харвал жавын хажууд нэг биш 3 хүн алхаж байв. Лагсаг балмагдан яа харахгүй тэр хоёр байсан. Яа харан 3 болдог үлээ. Бурхан минь. Гэж амандан мэддэг майн мэгзбэн уншаад гэртэн ороход чимгээ босчихсон гал төлж байв. Гүчи чинь хаашаалга болчих вэ? Тэрийн хаалгууд таахгүй. Хөлтлөө байна. Хөгшөө. Эндээс нөөсөн дээр байхаа. Би сая өстө хачин зүйл үзлээ. Ингээд бүгдийг яриав. Чимгээ ихэндэн уурлаж байснаа сони юм та. Би сая амарх муухай хартараад. За өглөө хэлье. Амар санагдчихлаа. Лагсаг энэ шин унтсангүй. Лавэрэн хаалга руу гарсаар цоромж хийгээгүй юмсанж. Өглөөний нар тооноор туслаа. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 5 дугаар хэсэг. Лагсаг болсон өглөөний цагаан ойчин өчигдрийн болсон хачин чихтэй явдлыг бодоод толгоноос нь нэг зүйл салсангүй. Тэрээр яагаад эхнэрийнх нь орон дороос хар юм бүрсэн хүн альбан нь мэддэхгүй зүйл гэрээг нь эргээд байгаад яахарахгүй итгэхээс өр зам үлдсэнгүй.
Эхнэр чимгэн чимээгүй сууж байсан хүүгэн өвгчний хураг ишиг оруулахыг сануулan гаргаад лагсагт ойртон хана би өчигдөр нэг сонин зүйл зүүдлээ. Манай ойролцоо хашааны урдхан талд хэдэн харин нутгийн хүмүүс зодтолтод байх юм. Тэгээд хоёр нь газар твэх юм л. Тэр үед хэдэн хожоо юм уу та тийм нэг хүмүүс яг манай энэ буурны ойролцоо болчих шиг болсон. Хамгийн сонин нь тэр болсон хүмүүс нь үхийг байсан. Үгэж чинь хар өглөөгөр юугаа донгосоод байгаа юм. Үгүй нэрэг юм. Тэгэд нэг хүн их дотно харагдсан. Цавц хинтэй адилхан байлаа та. Нэг их танил царай байсан юм. Би мартаж өргөчээ. За чимэг юм. Хүний газар элдв зов тарааж хідэн малтайгаан хөсөр хаягдахгүй. Наад амаа мэд. Зөөдл бол зөөд. Балаа юм ярих юм. Өчигдөр жав ахыг анд уржин дөрөөд гүндэг ихчин толгойд боолгож байгаагүй юм. За би адуугаан харлаа. Лагсаг моринда мордон адууруугаан явахаар шогшов. Өглөө өрдөж нар дэш гарч байв. Жавын гэрийн яндангаас удаа гарахгүй байгаа нь хажин санагдсан ч ямар ч үсэн өнөө эмээтэй уулзаж учир байдлаа хэлж үзье гэж шийджээ. Лагсаг загуулсаар адуун дээрэн эрэгэхэд төгсөө цаанаас адуугаан бөгнөлж байгаа харагдана. Хоёул уулзалтан морносон буун газар суун тамхинэрэн хоорондон ярилцав. Дөгсөө лагсгийг ойрмоотой 60 чгсэн явж байгааг нь ажиглаад за жижиг шөнө ихнэрээ унтуулаагүй юм биш үстэй. Ингээд инээхэд үгүй найз нь чамд гэж хэлж байгаа юм шүү. Өчигдөр шин нэг их чихтэй юм болоо доо. Ингээд хамаг бүхнээ хэлэв. Дөгсөө чимээгүй сууснаа тийм байж. Урд нь энэ чавынхаа тэр тэнд аманд ахаварчдаг байлаа. Сайгалт хүн байгаагүй юм. Харин сумын захиргаанаас нутаг бэлчээр сэлгэх үүднээс жавыг энэ бууцанд суулгасан юм. Нэг жил их цас орж байсан хавар юм да. Жавынх яг цасан дарагдах шахаад бид тусалсан юм. Гүмөө золигч нь илүү гэртэгэн эндээ үлдэн гэж зүр хөдлөөд яг ямар учиртайг нь мэдэхгүй ч арга буюу үлдээгээд явсан юм. Өглөө болоход жавын гэрийг тойруулаад засаруугүй юм шиг цэвэрлсэн байсан. Гэхдээ тэрийг зас орж байхад зүрүүд хужаа үхээ вэз гэж бодсон чинь юм үхэх. Энэ нь их нууц байгаа гэж боддөг юм. За саяханта халуун 101 холын айл эдний гадаа зулсан юм. Тэр их дуу цөөтэй адуун дэрэмгий байсан юм. Нэг л өдөр яасан мэдэгдэхгүй нурмаасын болжгсон хүмүүс жавыг хорлж цоглоо л гэдэг юм. Арга буюу холоос ахан ирээд малыг нь туугаад гэрийг нь ачааллаад аваад явсан. Найз нь жавд их учир вий гэж боддог. Чи манай настай эмээтэй л ярилцах нь зөв болов. Надад ямар ганц үг ган хийх биш. За. Би ч ажиллаа бодох юм. Чи өөрөө л эмэт. Ингээд мордод давхиж хаваа. Лагсаг бодол хийлэн гэрийн зүг шогшсноо эмгэн дээр л очиж асууя гэж шийдээд эргэлзээгөө морныхон амиг татан эргэн шогшов. Замдан бодол хийлэн. Гэ яагаад энэ чав нэрэ тэр дээр гэлөө өөр хаварж байгаа гэж хэд цаавал энд байдаг юм болоо гэсэн бодол эргэлдэнэ. Лагсаг төгсөөг ороход гэрийн эзэгтэй хүүхдүүдтэйг хамт сайландан гарч бай. Эмээ ганцаараа сууж байв. Эмийн түүнд цай яглан өгөөд манай хүүтэй тааралд уу. Хар өөрөөр цай ганж уухгүй хачин хүн шүү. Сая таарлаа эмээ. Ажлаа амжуулна гэд явсан. Эмийг нь дуурсангүй. Хэсэг суугаад лагсаг нэмсэглэн дүүн холоос ирсэн. Тэгээд нутаг усч таарахгүй байгаа бол та. Нөөдөг ч юм уу гэж бодлуулаад л явна. Эмийг нь лагсаг руу харин юу гэсэн үг вэ? Саяхан ирж ихэд мал чинж тэнхрээгүй байна. Буянт малыг цавааж болдоггүй юм. Тэгээд дагаж буусан айлтайгаа ер нь таарахгүй байсан байлгүй дээ. Шүн нойр дутуу нохон дуугар сэргээд сөөмийг сүүдрээс айж цочоод
Дэнгэрийн чимээ биш зүлжээгэнд хоногшоод унтаж чадахгүй. Амарч төвдөхгүй хэцүүхэн л байх боллоо. Гэхдээ лам зааж өгөөгүй газар ийм байдаг юм болов уу? Эмгэн их л гярхаа эжиглэн лагсгийг хараад санаа алдан. Чи их зэлмэг хүү байна шүү. Хөгшин намайг хүндэлж ийрүүлж хэлсэнд баярлалаа. Чамайг тэдний гадаа буусан гэгтэл хэлдэг байж. Энэ нутгаар дээх нь хужаагийн эд бараа ажигдан зөөвөрлөгддөг байсан гэлцдэг. Тэр утгаар анж төгсөгийн хэлдгээр хужаа хүний ур удам үлдсэн байж болох. Миний сонссноор энэ хавьд юм уу да мөнгөн имбу алдагдсан юм билээ. Алгын эрчүүд унаа хөсөг дээрэмдэн алж талж олзолдог байж харин хужаа нарын санаа тэдэнд юм алдахгүй гэд энд тэнд нуугаад болжчихдаг байж. Нилээд их хэмжээний мөнгөн имбүний сураг сонсогддог байсан. Гэхдээ хужаа нар ч нөхөхтэн хүртэл хөөхтүүдтэй хааны төрөнгөө нуусныг хэлдэг хүмүүс. Жавын аав гэж нэг монголчуур байсан юм. Сүүл сонсох нэг ээжтэй нөхөр нь өнгөрсний дараа нийлсэн юм байна лээ. Жавын төрсөн эцгийн талаар тодорхой баримт нэр байхгүй. Манай нутгийн уугуул гихэнч бий. Бас өөр газраас гинэд ирсэн гихэнч бий. Чи хөөмэн шүн дөлөөр айхгүй бол жавынхыг л сайн айчгэл. Танаа гэрийн гадна айж цочих юм дуурч байгаа бол тэднээс гаралтай байж мэднэ. Айж байвал бушуухан манаагаад өгөхөр. Тэнд байгаад яах вэ? Ямар учиртайг мэдэхгүй ч жав ямар нэгэн санаатай танахыг боолгосон болов. Тэрийг нь л мэдчихвэл учир занглаа нь аянда тайлагдана. Лагсаг хэдийн айн цожих шиг болсон ч юу мөнгөн юм бүүлээ. Гү чимгээ нэрээ юу яриад байлаа да. Гэж бодан эмгэн өөрөө ч тэр мөнгөн имбүг одоо байгаа байх гэж бодож явдаг байх нь гэсэн дүгнэлтэнд хүрэн өндийн хаалгаар гарав. Лагсаг гэрийн зүг шогшуулан жавынхаар эргэлдэхэр шийдэв. Орой шин болтол сууна гэж санаад гэртэн ирүүтэн авдран уудлан нэгшил эрх гарган тавив. Чимгээ гайхан гүчиж нь архир яах гэж байгаа юм. Жав хахад өжигдөр муухай цаганчихсан. Гэмэн цайруулъя та өгшин чинь. Лагсаг өдөөлтөл хотоо малдан зэвэрлээд жавыг хонносон ирэхэд өнөөх архин өвөртлөн гэрт оров. Гүндэг өнөөл дуу муутай хэвээр юу ч дуугарсангүй. Лагсаг цай оочлонгон өржинч айхтар шорох шиг болов. Гэхэд жав юу ч дуугарсангүй. Лагсаг дотроо үгүй нэг ирчин шуурганаар манай гадаа байсан босоо. Юу ч дуугарахгүй мэдээгүй юм шиг байх чинь. Үгүй ямар хачин болсон вэ? Гэж бодовч өөрөөсөө арх гаргаж ирэн ширээн дээр тавиад. Дуугийн тэтгэж нөмөртөө байлгаж байгаа ахтайгаа ганц юм хувааж уугаад яавал гэж. Дүүн танд хамгийн сайн хурдан удмынхаа адуунаас үлдээгээд явнаа яахав. Жав арх биш адууг нь гэсэн тэнэмсэглэн тэгэлгүй яахав. Хоёулаа нэг юм хувааж хүрдэхэд яавал гэж. Ингээд архийг задлахад гүндэг их л дургүй байгаа янзтай байв. Ингээд ууж халцхан орой боллоо. Жав өөртөө бага лагсагт арай их хийгээд байгааг ажиглалаа. Гэгээ тасарснаас хойш гүндэг уюу гарч ороод байгаа нь сонин. Лагсаг дотроо согтож болохгүй гэдгийг л ойлгож байв. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 6 дугаар хэсэг. Нэгшил эрх талаас доогор ороод ирлээ. Жав санаа гарган би ууж чадахгүй нэ. Хэдрүүлэхээр гүйлгээд байдаг юм. Залуу хүн байна да. Чи ууж угаасаа жаахан үлдэж. Гэт шахав.
Лагсаг халсан ч согтоогүй тул өөрөө ч оовол уучхна гэж бодсон уу яасан гундаг дүүрэн хийхэд цааш нь явуулаад л байв. Гүндэг гинэт гардгаараа хаалгаар гаргахад лагсаг бие засахаар хэрэгээр ардаас нь гарав. Гэрээс хараад гүндгийг нүдэрийн хайгаад олсонгүй. Гадаа арайж тас харанхуй ноёлоогүй байгаа тул ойр орчмын юм харагдана. Лагсаг гайхан гэн хөөхөн чинь харин сонирн байх чинь ойрхон л баймаар юм. Хотон эргэж байгаа юм байх та. Гэж бодоод гэрт оров. Жавгинэт бандгар савта ваартаж гэмээр юм уу шимийн арх ултай зүйл ширээн дээрэн тавьжээ. Лагсаг гадаа гараад орж ирээд нээрэн согтож эхэлж байгаагаа ойлгохон одоо уухгүй гэсэн ч жав шалсаар хэд татуулж гав. Лагсаг согтжээ. Гүнийг харсан гүндэг орж ирж гисэн сууж байлаа. Жав харин харагдсангүй. Жавыг асуухад гүндэг хариулсангүй. Тэгэхт нь лагсаг болсон за ихч минь танахыг нэлээд хүндрүүлж эхлэв. Би ч гэртээ орё доо. Чимгээ ууралжих бол ёстой тосон дээр шүдэн зурхтай адил юм болно штэ. Гэвэл гүндэг юу ч дуурсангүй. Лагсаг гэрийн зүг алхах зур хот хашааны сарвчны хойно хүмүүс дүнгэр ярих сонсогдов. Лагсаг нилээд зориг орсон тул газраас ном шиг бүтэн шургааг аваад хашаа зүг зүглэн говьсаар очвол хинч алга байв. Тэрээр хараал урсхан мопис тонор. Айгаа юу та нар? Би ч баргийн юмнаас имэдгүй Монгол ирэх хүн шүү. Новшнуудаа. Гэж хашгирахад гэрийнх нь яг хойно бололтой инээлдэг шиг сонсогдов. Лагсаг ууртай байх бөгөөд шууд юу ч удалгүй гэрийнхэн хойно гүгэд очиход бас л хинч байсангүй. Гэрд дотор харин хүн ханиалгах шиг болов. Лагсаг сэхэ аван гоманад ч нөхөн ингэж чанга ханиалгах хүлээ. Ихнэр хүүхдүүд л байгаа да. Гэж бодоод гэртэн орохоор тойрон хаалгаар ороход лаа хонторчсон харанхуй гэр өгтав. Лагсаг говьсаар сандал өшиглэн чимээ гаргахад лаа алсан жав урдаас нь. Лагсаг гүжээж нь гэртээ гарах гэж явсан болсон. Яагаад буцаад ирэв? Нөгөөхөө дуусгах юм уу? Тэр болно. Гэхэн тэр. Лагсаг нэрэл жавын дороод ирсэндээ гайхан хэсэг балмагтан яхарахгүй гэрийнхээ зүг алгасан та. Көсөгтөө толгоо ханд урчилтэй. Гэж бодсноо гүдэгтээ юун хүмүүс ярилцаад байсан юм болоо. За хинч байл би ямар айх биш. Ах минь дүүн жаахан согтжээ. Та хоёрын тоохыг алдагдуулсан дуучил. Гүнхээр тэр аригчнээс доо шатаадаг ариг баг чинь. Дүүн жаахан давар урзалыг дахиад нэг хундаг болдаад халзах зүйл алга. Тэгээ ах нь үнэхээр архинд их муу. Чи аваад гэртэн аваачаад уусан ч болно шүү дээ. Нэрэн л санаа гаргаж уудгийг нь ажигласан лагсаг инээмсэглэн үг хаян. Дэх нь энэ нутгаар данжаад худалдаачид бараа хөсөг зөөдөг байсан гэлөө. Нутгийн эд үнтэй уулзсан тэ гэж байна лээ. Жавын царай хувьс хийсэн инээмсэглэн. Би мэдэхгүй. Гэж яг хаанаас тэгж сонсов. Амдамжсан эрэ хаануудагт байдаг хойно би нэг их лавлаж асуудагчгүй. Лагсаг чил мэдэхгүй байв гэж бодон таньгэхэд эндхэн уугуул биш юм а та. Хаанаас ирж суурьжсан хүн бэ? Жав нилээд дурамжхан намайг багт ээж минь давжирсан юм а. За миний дугундагтайгаан тогтоожход харж амар. Гарагтаа лаган үлээчгээр. Жав орондон шургаад орж гава. Лагсаг инээмсэглэн додрон бодон нэг л ноо байна та. Явахгүй те. Эмээ юу гэж хэллээ те. Энэ архийг нь дуустал суун байгаа.
Лагсагч архийг хоолой давуулж цөлж өгөв. Өөрөө ч уухад сайхан арх амтагдвал уужхдаг гэмт. Нилээд уугаад нүдэн анилдах үед ширээний цаан нэгэн хүн сууж байгаа харагдав. Лагсаг инэн "Жавах босоод ирсэн юм уу? Аль өмнөг барина байгаа." Ганцаараа уугаад бараг тасарлаа байна. Өнөөх хүн хөдөлсөнгүй. Лагсагч нэг их тоолгүй. Болоо гээд өөрөн хөнтөрж орхив. Тэгээд эргээд лавлан харвал өнөөх хүн хоёулаа болчихсон байв. Лагсаг гайхан гүндгэгч сэрчгсэн юм уу? Асуухад хинч үл дуурав. Лагсаг өндийн лаага барин ойртуулвал овсгоо шүтдэг хоёр хужаа инэмсэглэв. Тэр инэмсэглэх царай цаанал нэг хүйтэн. Лагсаг хэн байдаг үлээ? Нэг л харсан ч юм шиг санагдав. Нэг сонин аялгаар "Миний мөнгөн юм бов танаа танд байгаа. Эднэр авчих гээд байна." Лагсаг гинэт юу билээ гэж бодсноо лаг унгаад гэрээс угасхийн гараадгүй юу. Тэрээр сая сарвчныхаа хойно ирснээ мэдээдэг гэрэн сайдар хараад алхав. Гэрийнхэн үүдэн дэрэн жавынх руу гарвал лааны гэрэл гэрт нь асаалттай байв. Лагсаг айснуу гайхснуу гэртэн яран орж ирав. Чимгээ сэрүүн байх ба уурлан "Чи ч надаа яашаа юм бэ? Хэд орж гардаг юм? Юм нууж уугаад байгаа юм уу? Гэртэл уугаач хизээ чи надаас нууж хаадаг болчихов." Гэхэн тэр. Лагсаг гайхасгийн "Хөгшөө, юу яриад байгаа юм бэ? Би орж ирээгүй сая л гэртээ орж ирж байна штэ. Хоцаад байж. Дөрөв хоёр ч удаа орон дор юм тэмтэрчл харсандаг. Юм хэлгээр харж байгаа дуурахчгүй байсандаг. Яршигшүүл Лагсаг минь. Уусан юмаа шингэж сур зүгээр." Чимгээ үнэхээр уурлан эргэж хараад хөвдөд өгөв. Лагсаг ёстой л мэл гайхан "Юу солиор дугаа юм болоо? Хач юм та." Лааны гэрэл рүү харин сүүмийн сууж байснаа "Жавын дүүрхэн ийм шүн ирэхгүй. Энэ нэг л жигтэй байна. Үгүй яа харахгүй нэг зүйл байна. Би айхгүй байвал болох. Харин яахаараа жавынд хоёр хүн байдаг үлээ. Сая гарахтаа би лаг унгааж унтраасан. Харин гэртэн ирэхэд асчихсан байдаг." Лагсаг эргэж жавынд очих гэснээ хэдий манаралтай согтуу байгаа ч зүрх нь хүрсэнгүй. Тэрээр газраар бүхлэрийн хэвтэж байснаа "Эмээ жавыхыг ажиглаараа гэсэн нь ямар учиртай юм болоо?" гэж бодол болон чимээ чагнана. Төдөлгүй хаалга төгшөх чимээ гарав. Лагсаг хаалгаан цойжсноос санан химбэ гэсээр хаалган дээр очивол дуурсангүй. Хаалга онгойлхон харахад хинч байсангүй. Лагсаг эргэн хаалгаан хаагаад хэвтлээ. Тэрээр зөөрмөглөх үед гэрээс нь хүн гарах шиг болоод хаалга хаагээд ав. Лагсаг хэн байдаг вүлээ гэж гайхан эхнэрлүүгэн харахад унтаж байлаа. Хүүгийн харахад мөн унтаж байв. Хаалгаан очиж шалгахад түгжээгүй. За тийм баха. Сая түгжээгүй хэрэг. Би улан байнга түгждэгтэй. Мартна гэж байхгүй те. Ингээд хаалган төгжид буцаад хэвтэв. Яг гэгээ орох дөхөх үед бөн хүмүүс хэрэлдэж тох шиг чимээ чихэнд нь сонсогдлоо. Лагсаг сэрэн сайн сонсвол намжсан уу? Чимээ гарсангүй. Дэрээрээ давсхан барьж төвдөдгөө учраас гэрээс гарan урагшаа лав яваад бие засав. Гэрлөгөн эргэхэд гэрийнхэн ардаас нэг хүн гарч байх шиг болов. Гэгээ ороогүй. Гэхдээ орчин мэддэхүүц байлаа. Лагсаг хурдан алгалсаар дөхөөд "Хөөе, үнгой. Да зогсож бай. Манай охин юу хийж яваа вүлээ? Хэн бэ өөрөө?" Ойртон очиход өнөөхөн иргэн харвал жав байв. Лагсаг инэн "Охоо, та байсан юм уу? Хэлэхгүй те. Би бүр гайхаж хоцорлоо." Жав инэмсэглэн "Тийм ээ, би байна. Зүгээр шахах уу? Нойр хүрдгүй.
Ингэж хэлээд гэрлүүгэн алхчихав. Лагсаг ардаас нэг харснаа номгон хожоо яйтай юм өмсчөхөд юу гэнвэ? Гундлагны говдсон багтаа чаавас. Нойр хурд хүчгэх шиг новшчин. Гэж амандан бовтон гэрийнхэн хаалганы гадаа ирснэн гүнхэд жавд алтан шүд байхгүй шүү дээ. Яхарахгүй түрэн инээмсэглэхтэн дэлтгонсон. Ямар новшин хараал идсэн газар буужсны нэвтэ. Хэмээн өглөөд гэртээ өрн хэсэг тайвшраад жавын дорхоор зориг шулууд нь том ярга ташууран аван гэрээс гарав. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 7 дугаар хэсэг. Лагсаг айдсан уур хилэнгэр дүүргээд жавын зүг алхав. Үүр цайх дөхөн гэгээ бүдгхэн орж байлаа. Жавын хроо ойртоход яхарахгүй 2 хүн гэрээс гарч харагдав. Лагсаг хүй гэж дуудсаар ойртоход гэр тойрон алга болчихлоо. Тэрээр жавын гэрийг 3 тойроод дахиж өнөө хоёрыг харсангүй. Түүний шар ус босон гүнчод ямар сони юм бэ? Яхарахгүй 2 хүн байсан. Ийм хурдан алга болчин ч гэж юу байх вэ? Гүрээ тэр чөтгөр сүнс гэдг нь надад шүглээд байгаа юм биш үсттэй. Гэж бодсноо хэсэг тойрч ойр орчнон харснаа жавын доров. Жавч ухаангүй хөрхрэн унтаж байлаа. Лагсаг өнөө хархнаас хэдсэн дүүргэж ахиухан балгаад жавыг сэрэн. Жаваха танад шүн янз бүрийн юм сонсогдов. Одоо үүр цайж байна. Шүн дуун унтаж чадсангүй. Жавүндын нүдэн нухланган гэ юу сонсогдоогүй штэ. Гэ чингэхэд яахаараа унтаагүй байдаг үлээ. Харин нойр хулчаад гэ дээр нь бас лагсаг хэлэх хэснээ жавын шүдийг ажиглан хараад ямар ч алтан шүдгүнд батлагдав. Тийм учраас нэг л учир битүүлэг санагдан жавд юу ч хэлэхгүй байхаар шийдэн за дүүнч гэртээ орё доо. Энэ наригч нь ястаа сонин эд байна. Гэхдээ ямар сандан эргэж ирж явах вэ? Лагсаг хаалга руу алхах цууран жавын орлоо харвал гүндэг өөрлөн цооширтон инэмсэглэв. Тэр инэмсэглэл нэг л хүйтэн чихүүдэс хүрэн байлаа. Гэрийнхэн зүг алханган нэг л айдас эзэмдүүлснэг ойлгон зүрхэн чичрэн. Жавын хаалга гинэ таагдах чимээ гарсан ч лагсаг эргэж харахыг хүссэнгүй гэртэн оров. Өөгийнхэн хажуугаар орон үүр цайхтаа зэрэгцэн нойрондоо дийлдэн унтлаа. Өдөр боллоо. Чимгээ ихэд уурлангуй хүнжлийг нь тадан чи одоо басаач архитаар суугаад хамаг ажиллан алдаад л адуу өхрөө хараач бас шинжэнгөө орж гарч хаалгууд онголцуулаад лагсаг нүдэн нэн нар дэш хөрсөн ойлгон босоод чимгээ өчигдөр би хэдэн удаа гэрт орж ирж гарсан гинэ. Юу гэж байх юм? Хань бүр согтож орхиж. Мэдхгүй. Орондор нэг юм тэмтрээд лайгаад байсан. Нэм жарих авах байсан бол авдраал ухмаар юм. Хүү их хай гэхээр гараад явчихна. Тэгээд юу ч ярихгүй л байсан. Лагсаг минь одоо дахиж уухгүй шүү. Лагсаг бодол хийлэн сууснаа. За. Ойлголоо. Хань чиний хөвгөнд ордог үсттэй. Гэсэр ойртон чимгийг гаргадан үнсээд. За. Хань надуунда явлаа. Сайхан шүлтэ гол хийж гэрээх үү. Ингээд эмээлэн аван гэрээс гарan аргамжаатай морныхоо зүг алханган энд нэг л жигтэй юм байна. Эмээ дээр очдөг хэрэг. Эсвэл нүүдэгч юм билүү. Гэсэн юм бодоод морин эмээлэн төгсөөгийн рүү шогшов. Төгсөөгийн очвол тэднийхэн байсангүй. Эмээ ганцаар байв.
Лагсаг эмгэнийг хийж өгсөн цаг амссан ган. Эднийхэн хаачаа вэ хөө? Төв рүү явцгаасан орой шөндөө ирэх сурагтай. Лагсаг эмгэний гарцнаас өөрөөс нь ямар нэг юм сонсох гэж байгааг ойлгон. Эмээ минь өчигдөр ёстой баттай юм харлаа. Согтуу байсан тул гал зурчихсангүй. Өчигдөрөөр нэлээд юм ууж хаад хашаа нийтийн дуу ингээд ярьж гарав. Эмгэн их л нугуцлаа сонсож сууснаа. Тийм байдаг байж. Тэгвэл юм бууч байх нь байгаа юм байна да. Хөө минь дэнд битгий хот нүүсэн дээр болов. Эмээ сонсож байсан болохоос хараагүй. Улс амтан үүр зүрээр алсаас дурандахад хаяа тэдний гадаа бөөнхөн божигналтан тоос гарч байсан гэлцтгэл юм. Жавахад гарын хэлэх гэснээ бас болохгүй юм ярьж юм болов уу гэж бодоод. Тэр дэми байхаа. Гүндэг юу хийж байх юм? Чи хажигл. Ноолгүй хэлэхэд их хэмжээний мөнгөн эмбүний сураг гардаг. Олж хулж насан туршдаа. Эмгэн дууга хураан миний хүн нүүсэн дээр байхад та тэрийг оллоо гэдэж чи хорлогдож муул юм үзэж таараа. Бүр хэцүү байвал жамцгээд манай хоошоо нэг хөгшин лам би их сүрхий үзэж хардаг. Харин жавын дожго нь юу л болоо гэд эмгэн ирхэн эргүүлв. Лагсаг нөвөл болчихсон шүү дээ. Лам хар гэж явж үзээчгүй. Дүүнэ шүтлэг жаахан тааруу. За дүүн хөдлөе дөө. Лагсаг гэрээс харан мордоод адууруугаан цогойлгоцсоор эмээ юу хэлж вэ? Их хэмжээний мөнгө юм бүгэсэн үү? Адын бодол түүнийг нөмрөн сүнс чөтгөр өнөөх айдсаж мардах шиг болон. Хэрв нэрэн олжхол яах бол гэж мөнгөн эмбүний тухай бодож байв. Лагсаг адуу үхрийн тоолон бүрдэхэд гэртэн ирв. Чимэгч хэлсэн ёсоор нь хоолыг нь хийжээ. Тэрээр хөлсөн бур зайдал хоолон идээд сайхан хоол байна нэ. Хэдүүлээ бөөр сэлгэн төгсөгийнхин хаяанд буучих уу? Чи юу гэж бодож байна? Энд нэг л тоохгүй, шүн унтахгүй нойр дутуу санагдаад. Харин л тэ би бас эвгүрхэд л байх юм. Гэхдээ яг юунаас яагаад гэдгээ мэдэхгүй. Эвгүй нэг л өөр мэдрэмж төрөд байгаа. Гэхдээ бас манайхыг энэ дэрхэд чаваа хөрхий наашаа гэсэн ганц хүн шүү дээ. Харин тийм ээ хөө. Ямар ч юм битээ. Хэсэг хардсан хуу яах вэ? За чи л мэдтэй хөө. Лагсаг бодлуулан хэвдэх цууран унтаад өгчвчээ. Тэрээр гинэ зэрэхэд хавхаран хүү байв. Түүнийг нэг хүн нэрээр нь дуудан лаасав. Лагсаг лавшруулан харвал жав байлаа. Нөө ах үйс юм уу? Дүүн зөрмөрлөд унтчихаж. Манайхан унтчихсан байх нь. Та шүн болсон хон ямар хэрэг гарав хөө? Жав дуугарсангүй. Харин алтын шүдэн гэлтгнүүлэн инээмсэглэв. Лагсаг яг энэ сариг санан үгүй та чинь жавах биш байна. Чи нөгөө чи ингээд хашгирав. Чимиг Лагсгийг алгадан хүй Лагсаг минь чи чинь яаж байна? Хашгираад хүн айлгачих юм. Хардараа юу? Лагсаг зөөд байсныг сая ойлгон сэрээд харин тийм ээ. Ямар новшин зөөд вэ? Цаг хэд болж байна одоо? Орой 10 цаг өнгөрч байна. Ороод сад унтцгаая. Хүүхдүүдэд баруун хорон дээр унтуулчихлаа. Лагсаг чимэг рүү инээмсэглэн өнөөх зүүд айдсыг умартав. Хоёр залуухаас нэг орон дээр унтацгаав. Лагсгийн өнөөх бодол айдас замхан алга болжээ. Харин шин дундад Лагсгийн чихэнд өнөөх харь хэлээр хэрэлдэх чимээ сонсогдов.
Лагсаг нүдээ нэн хүүхдүүдийнхэн орны зүг харвал орны урд хоёр хүн сууж байгаа харагдав. Лагсаг өнд ихэд яахаргүй хоёр хүн гэрээс гарan хаалга тасгийн хаагдав. Лагсаг тэрхэн зур болсон ардаас нь гарвал юу ч үзэгдсэнгүй, бас сонсогдсонгүй. Өнөөх айдас нь эргэж иржээ. Би нар засгийн гэрдэн эргэн орж ирвэл чимгийн хажууд нэг хүн сууж байгаа харагдав. Лагсаг айж байгаач ойртвол тэрээр инээмсэглэн алтан шүтэн гэлтгэнав. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. 8 дугаар хэсэг. Лагсаг дөхөн ойртвол өнөөх гэлт хансан шүтдэг хүн алга болов. Чимих тогт харагдахгүй байгаа бол л та. Тэрээр гайхснуудаар Лагсгийг хараад "Үгүй чи ингэхэд зүгээр үү? Гэнэт босчгүй гэдэл яав ийв." Чимиг шалаад байх учраас Лагсаг үнэн болоод өөрт нь мэдэгдэж байгаа зүйлсийг ярьж өгөв. Өөр цайхтай зэрэгцсэн хоёр хос сая айдсаасан салцхан ер нь нүүхэр болцохон унтацгаав. Өглөө хоёул нам унтжээ. Хоёр хүүхэд нь нэрцэрсэн байх ба 7 настай балжаар 4 настай дүү охин удуулдаа нэг зүйл болооцолдоод байгаа болол та. Удуулын ойлгох чимээнэр чимэг сэрэн нүдээ нухлан "Алуу, та хоёр чинь юугаа болооцолдоод ойлдоод байгаа юм те? Хар өглөөхөр." Чимэг сайн харвал аягны хэмжээтэй цагаанч гэх юм уу зүйл харагдав. Тэрээр болсон "Алуу аваатар" гэд авахад ихэд хүнд байв. Бүрэл авлан харвал яа харахгүй мөнгө. Яалтчгүй цул мөнгө ололтой санагдав. "Лагсаг, хүй хана. Энийг хартаа. Сэрээрээ" гэд Лагсгийг сэрэв. Лагсаг босон харж байснаа барьж үзэн өргөж гар дээр нь жинлэн байгаа бол л та. "Энийг хаанаас олов? Ханаас гараад ирдэг байна?" "Мэдэхгүй. Хүүхдүүд болооцолдоод байж байх юм." "Балжир, миний хүүнийг хаанаас олсон юм?" Балжир инээмсэглэн "Өглөө удуулыг хайгаад болдгоо. Миний хажууд унтаж байсан да. Тэгээд би босоод алхтал орондоор удуул энэ зүйлийг тэрвэрчгсэн байж байсан юм. Би аав ээжд үзүүлийгээд авах гэсэн чинь уурлаад над дүүхгүй. Тэгээд би булааж аваад тэгээд л удуул ойлгохгүй юу?" Лагсаг гайхшран өнөөх мөнгөн цол зүйлийг хараад эргүүлж тойруулан яа харахгүй мөнгө юм буулах нь тэр. Удуулыг аргад нь тэврээ даасуuna. "Миний охинд энэ зүйлийг хэн өгсөн бэ? Хаанаас олсон юм?" Удвал сая тайвширч уйлахын зогссон хаалга руу цаан "Эгэ" гэж бүдэг хэлээд орон доогуур заав. Лагсаг жухам "эгэ" гэж хэлхэн учрыг ойлгосонгүй. Орон доогуур заагахт нь тэнд ямар нэгэн байж магад гэд үзэж харж эхлэв. Яагаад ч юм байсангүй. Ухаж үздэг хэрэг гэхэд чимэг дург үйдсэн "Гэр орондоо нөх ухна гэдэг сайнны орлоо биш. Энэ нэг л учиртай. Чавахаас асуувал ямар вэ? Тэдний нууц тарсан өмч хөрөнгө тэнд нь байдаг ч юм билүү? Лагсаг минь, бид хоёр өөр газар орноос ирсэн улс. Айлын хаваржанаас юм олсон бол заавал хэлэх хэрэгтэй." Лагсаг нэрэж тийм юм билүү гэж бодоод ямар ч байсан юм хом алга болсон гэж эрэл сурал болтол нь байлгаж уугар шийдэв. Өчиг дөрхөн нүүгээсэн бодол энэ мөчөд сарниж орхижээ. Өдөр Лагсаг адуугаан боогнуулээд эргэх зуур ардаас нь төгсөө нэхэн ирээд "Манаагаад нь барыг ирчихэд ороод гарахгүй яагаав? Ажил ихтэй хөө. Өхөр жаахан муудаад өдөр бүр харахгүй бол орой эрт болж байгаа хон амжихгүй юм." "Аа тийм үү. Найз нэг том даалуу тавих санаатай. Дэх нэг 5 том шар
3 сайхан морин тавиад туучихсан юм. Өнөөрөө танаад очихоос эхнэр уурлаад дээр нь манай хөгшин ядраад унтаж чадахгүй. Залуу хүмүүс байна да. За найз нь үнэндээ тоглоомонд их тааруу да. Найз нь тоглоно. Хариу байна, хоршир байна. Миний найз намайг яаж очихыг хараад л байж байна. Би яг уу хожигдвол тэрл биз. Буурал юм байна. Орой очин шүү. Найз нь чамд хоосон байхгүй. За найдлаа шүү. Төгсөө мориг уйдан эргээд давгичихав. Лагсаг бодол хийлэн орой өнөөж ихтэй зүйлэн тохиолдвол яадаг хэрэгвэ. За олоола байх юм байна гайгүй байгаа. Харин нөгөө мөнгөн юм бүгэ авдартаа далдхан хийдэг хэрэг. Золигнууд гарчихвал нүд нь унаад боо юм болно биз. Харин хантай дуу шуута хонох нь жигтэй юм гарын гарч ирэх үгүйг хар илдаа байц. Жөөмөлзөн инээмсэглсээр гэртэн харих зур өхрийн бөөгнүүлэн тоолов. Өд болох үед гэртэн сая ирвэл тэднийд гүндэг сууж байлаа. Чимэг л агсагт хандан миний ханарч хөө. Гүндэг их чөчгдөр нэг том шагаага алга болгочих гинэ. Нохоо зууж энд тэнд харагдсан юм биш үгүй гинэ. Би мөнгөн идэл босоо гэхээр үгүй шагаа гээд авах юм. Лагсгийн царай ховорч гайхсан нүдээр гүндэг рүү харвал Лагсгийг нэвтлэх мэд харан багхан жөөмөлдсөн инээмсэглэх тодрон. За. Танад байхгүй юм шиг байна. Харавал надад аваад ирнэ үз. Гүндэг гараад явчихав. Лагсагт нэг л муу ёрийн совин татаад байх шиг. 4 настай охин удвал хаалга руу зан эгэ гэж хэлэхэд чимэг лагсаг хоёр хоёул түүн рүү том харан бие биенээ харцгаав. Чимэгийн амандан яхаарахгүй шага гэж хэлсэн тэ. Лагсагт айдас төрсөн ч айснаа мэдэгдэхгүй хийчэн. Им бүхгээсэн бол боо юм болж байгаа. Шагаал юм байгаа биз. Одвол яах вэ жаахан хүүхэд юугаа мэдэх вэ? Их жорж ирэхээр нь лэгээгэлээ. За тэр яах вэ? Орой төгсөө маань хэдэн хүнтэй даалуу тавих юмыг нь манад ирэхээр гойсон. Минийхээ аятайхан хоолыг гэдэг өрөөх. Нутгийн хүмүүстэйж танилцаад авъя. Лагсаг өөрөө тоглоомноос хол хүн учир чимэг дуугарсангүй. Лагсагт гүндэг анхнаас айл сонин их нууцлаг хүн санагдсан бөгөөд ер дуугардгүй хүн сая жухам юу ярьж хад гараад явсан сонирхолтой тав. Яагаад манад байхгүй юм шиг байна гэж ихэд над руу тэгж айхтар харав. Миний харцнаас миний бүх зүйлийг мэдээд байх шиг. Лагсаг дэмил бодол болно. Орой болж нэг нэгээрээ улс цуглан уяан дээр морд иргэдсэн торгих чимээ сонсогдно. Хамгийн ихэнд төгсөө нэгэн залуутай орж ирэн сайн байцгаана уу? Орой мэнд. Орой зочилж байгаа төр шиг орой. Гадаа гарын өнөөдөр тогтун сайхан байх чинь. Лагсагч хариу мэндэлэн сандал тавьж өгөн дээж суулгана. Ингэсээр 5 орчим хүн цуглаар аваа. Төгсөөнч даалуугаан гарган тэгээд үүр цайтал өрж суух юм байгаа биз дээ. За үзэж булхан хийж буянда бозор оруулахгүй юм байгаа биз. Булхан хийж илэрвэл шууд нэг бодоор торгоно. Санал нэг байгаа биз. Лагсаг миний найз зугуухан тойр үлжих. Гэт өөрөөсөн 2 шил арх гархан өгөв. Лагсаг архийг аван тойруулах зуур чимэг шөлтөө хоолод орон хийж орхив. Өнөөхөд хоолцоо болон идэж уугаад эд тоглоомондон орцхон шөнө хүргэлээ. Зүүн орон дээр чимэг охинтойгоо унтахаар хэвтэв. Баруун орлоо ширээгийн шогчсон тул балжир газар орцсон хэвтэв. Лагсагч өнөө 2 шилэн тойруулаад хөөхөн халга идэн байлаа. Тэрээр сая санан нэг юм авдарт байгаадаа гэсэр уудалсаар дахин нэг шил ярих гарган тойруулав. Төгсөж халамцсан хожоод ирсэн бололтой. Аавын хүүгийн алганд алдчихвээ, мөн гэчвээ. Алдах нэг өдөр байхад авах нэг өдөр бий. Та нар их байлоо. Өнөөдөр төгсөө хүүгийн од гарсан шинэ бололтой.
Миний найз хүртэл авдарны ганцаараа найзтай баяр хүргэж байна. Алив нэг дүүргэж хөө. Төгсөө бүдүүн инэн хундахтай архийг ёроолгүй нэг татаад гарч бие засахаар гарав. Төгсөө гарсны дараа өнөөхөд хоорондоо муудан ингэсэнгүү тэгсэнгүү гэж байгаа бол л та. Лагсаг тоглоо мэддгүү учраас сонирхдаггүй учраас хээл инэмсэглэн. Төгсөө гаднаас орж ирэн лагсагт жигэнд нь ойртон хөгшөө. Энэ чавын хүн амтан ирсэн юм уу? Хотных нь хойно хүн байх шиг ойртсон чинь хоёр болчих юм. Тэгэл бүр ойртсон чинь даваад гашаан дон орчихлоо. Энэ гүндэг авгаа арай араар нь хүн амтантай ингээд жомолцоо. Лагсаг ихэд гайхсан дөр үзүүлэн үгүй дээ. Найз нэмэр тэднийхөр орж гардаг биш. Гүндэг ихч тэгмээргүй юм. Мэдхгүй. Ингээд аргалаад өнгөрөв. Лагсаг жигтэй зүйл гарч иржээ гэж бодлох хийлэн энэ удаа айх биш харин санаан зовнож эхлэв. Хараал 3 дугаар бүлэг. Шөнийн зочид буюу мөнгөний нууц. Төгсгөлийн 9 дугаар хэсэг. Зочид даалуу тавин хундаг барьсаар шөн дунд болжээ. Ариг хөөж халамтсан эрчүүд ээлж дараалан гарч морь гарсаар хамгийн сүүлд гараад орж ирсэн залуу согтсон бололтой. Говьж дайван сандал дээр суугаад энэ хажуу айлчин жавын хуу. Сая агахгүй орж ирээгүй юу? Надтай мен дулж өгөө зүрх юм. Хөөр чин зөнгөлсөн байх та. Заанаас нь халамтсан ирчүүд инээмсэглэн хожоо цанга гаргаж байхгүй юу? Биднийг холийг нь дүүрээд явчихна гэж санаа зовоод шин онтож чадахгүй байгаа та. Сая намаа гарахад бас чимээ өгөхгүй урдуур хар цагаан дуугүй явна лээ. Ингээд төгсөө уг яриг хөлгөж аван та нар жав гэж яг харсан юм уу? Хоёр хүн байсан айгуу бол өнөө гүндгэн лараар нь харчуултаа нөхчөөд байгаа юм биш үсттэй. Ингээд тас хөхрөлдөн. Лагсаг эдийг халсан ч ямар ч байсан эдэнд бас харагдаад байгаа юм байна. Гайгүй байгаа та. Яаж нэг гаргахгүй байх вэ? Гэд бодол хийлээ. Гэлэгэгтэн яагаад ч хүний бие засахыг хорих вэ дээ? Өнөөх хэдэж тоглосон орол байв. Хэсэг хугацааны дараа гэрийн ард хүн гүйлдэх ч юм уу чимээ гарan хачин мох орилох дуу гарав. Бүгд чимээг болон биений харснаа бүгд гарan ийш тийш гарцгаан хүн битгий хэл мал нохойж харагдсангүй нам гүм байв. Халамтсан залуус инээмсэглэн гэрд орцгоогоод жав муу нохоо биднийг айлгаж байх шиг байна. Гэлцэх зуур нэгэн залуу болсон хэдүүлээ харьцах удаа. Дөгсөг үнэндээ дийлэхгүй юм байна. Маргааш харин манад даага нэхэцгээе. Гэсэн шийд гаргахад бүгд дургуйтсан. Айлаа гулж хилаг их зэрэгээр хорийг нь малтаад эргээд суулгаж хав. Өнөөх залуу хаалга руу нэг харснаа тоглохоор суув. Лагсаг арих дууссан учир жаваас нэг бүдүүн арих гуух санаад тэдний зүг алхав. Тэрээр олуулан байгаа хойно гэж бодоод айдсан умартжээ. Гэрт орон жаваха хэмбэ лагсаг уу? За танаагаар чин тоглоомчд буугаа юу? Харин тийм ээ. Та нөгөө нэг юмнасаа байвал нэгийг өгчгөж дүүн төв рүү дараа захичих юм. Жав ханиалгасаар босон лаган асаан авдран уудланган. Тоглоомч хар мөртөөдөө. Чи арай даалуу үрдгийн биш үсттэй. Үгүй дээ юу гэжтэй. Танахаар хүн хар буусан уу? Хараа.
Үгүй манайхархан ирэх хөвдөө. Орой гэж ойр доонч ирээгүй. Хашаа хорооны тэргүүр харин хүн харагдаа. Тэгээд таныг хотоон тойрч байна гэж санаад л. Анх нь их бүх нойртой хөөн бариг шүн сэрээд байдгүй юм. За, маа. Наад ч нэг чанга гэж шүү. Хариу яах вэ гэж байгаа дуулна биз. Лагсаг гарах гэтэл гүндэг орж ирхэн тэр. Лагсаг ухран зожисгийн орон дээр очиод суулаа. Жава ихэд гайхсан нүдээр гүндэг рүү харан "Гүй чи чинь гайчаад ирв. Хон мал үргээ ёохоо. Намайг сэрэхгүй дээ. Сонин хүн шүү." Лагсаг гүндэг рүү харсангүй. Ягаад ч юм айдас түүнийг эзэмдэн гэрлүүгэн яваа. Дэрхэн зур бодов. Юу вэ? Сая ороход Жавахын ард хүн хэвдэж байлгүй яалаа. Би анзаараагүй хэрэг. Гэхдээ сая Жаваха авдар ухахад нөгөө орон дээр нь хүн хэвдэж байгаа харагдсан та. Эднийд хүн ирээгүй, бүр ойр тэрээгүй л гэсэн юм та. Гэж итгэр гэж. Юу л болоод байна та. Ингээд ом хомгүй гэрлүүгэнгүй юу. Гэрт рүү л өнөөхөд даалуу 50 сууна. Өнөө нэг залуу лагсагт хандан "Сая өдөр жав шагаагаад чамайг хааж өг" гэд явсан. Уулзвоо. Лагсаг тэрхэн зур балмагдан "Гүй юу, сая Жавах гэртээ л байна лээ. Чи буруу хараа биз. Гүндэг ихчл гаднаас орж ирсэн штэ." "Оо тийм үү. Жавыг би бол мэдэнтэй. Анд урсан байх та." Эргэлзэн байгаа бол та. Нэрээ охинчин сэрэд орон дор ороод суучих юм. Гараад иргэсэн гарч ирдэггүй. Танаа хүнийг сэрэх гэж байла. Аш хүчи ороод ирлээ. Ингээл. Лагсаг орон доогуур шагаагаад охиноо хайвал нэрэн байхан тэр. Тэрээр охиноо тадан ингэртээ наагаад "Миний охинд юу гэж байгаа юм? Зүүдэлсэн юм уу?" "Үгүй. Игээ намайг энд байж вэ гэсэн юм. Одоо энд амар юм болно гэсэн." "Юу гинэ? Ямар игээ? Юу яриад байгаа юм?" За зөөдлөжтэй миний уур. Ингээд ээжийнх нь өвөрт хэвтүүлв. Лагсаг өнөө эрхнээс задлан улсад хундагалан өгөөд өөрөн хүрдсэнгүй. Харин төдөлгүй нэг нь болсон булхаацлагад ширээг өргөн сүйдэх юм. Залуус нутгийн улс учраа өнөөх залууг аргадан тайвшруулад ширээгийн засан дахин эхлэхэр болов. Бүгд талаар нэг дарсан даалуугаан түүж аваад ёстой л мэл гайхацгаав. Энд тэнд мөнгөн эмбүү гэлтгнан байв. Төгсөж үг гэлгүй болон цогдулсан ээрч мууран "Энэ юу вэ? Навш гэж юу вэ? Манайхан алив." Ингээд нэгнээрээ аван том жижиг мөнгөн эдлэл тэр дундан цол мөнгөн эмбүүнүүдийг хазаж хүртэл үзэв. Тэд бүгд лагсаг руу харан "Миний анд чинь баян хүн байх нь. Фёдал цаашаа." гэж мармар инээмсэглэн "Бид нар хүн дийлэхгүй. Хэдийг л өгч. Эсвэл оронд нэг шар өгье." гэх мэтэр шалав. Лагсагч уг эмбүүнүүд хаанаас гараад ирсэнд нь гайхан "Миний хүш. Миний хүшээ." гэхээсөөр юу ч хэлсэнгүй. Залуус эмбүүг доолон нэгэн хажууд нь хэвдэх хүүдийн тхийн "За, маргааш хуваагаад авчихъя" гэж тохирцгов. Нэг нь үүдэр эмбүүг аван гарахад хэрэг мандан бөөн хүн шаваад ирж гинэ. Гадаач шууган болж бүгд гарцгаав. Төгсөж амандан өглөн гарan нутгийн залуус нэгнээ мэдэх хож ягаран хоорондоо муудалцдаг байна. Муусан юм үзээгүй гойлох чонгот. Лагсагч мөн гарав. Лагсаг сэхэвэн хүмүүсийн баримжааг тоолвол 8, магадгүй 10 хүн байх шиг. Яг ноцолдож байх зур нэг нь хүн алжглаа штэ. Хэмбэ гих дуу чангаар үүр шүнийг эвдэв. Лагсаг дуугарах зүггүй очвол нэрээ нэг нь хутганд өртжээ. Хажууд нь би биш. Би хутгаа гаргаачгүй. Би биш
Ингээд ойлгнан архин гарч гсэн суух нэгэн залуу сууж байв. Чимэгч босон сандан баруун уран дээр өнөх залууг авчирч хөвтүүлэн цусыг нь тогтон төгсөж ойрын мотоциклтэй айл руу довтлогон сумын төв рүү хэлүрхэхээр явав. Бөгөөд сандралдан өнөөх мөнгөн юм бүгэж мартдаг нав. Үүр цааж өглөө болох үед сумын төвөөс цагдаа дөргөнгээд эхэл сүртэй ирцхэн нэгднэгэнгүй байцсан. Төргөний машин өвчтнөн аван цагдаа нар сэжигтэн залууг аван явцгаав. Харин эргэсэн цагт бүгд ирэхийг хадуу хэлээд үлдээв. Аз болж өнөөх залуу үхээгүй эмчи мэдэлд оржээ. Лагсаг төгсөөд эднэр цагдаад мөнгөн имбүү гэж 100 дахин хэлээд ч итгээгүй юм. Ягд гэвэл тэдний дараасан булаацалдсан зүйл нь шагаа байсан тогтоогдсон юм. Лагсгийн гадаа шагаа тарсан цовж асгарсан байдалтай байлаа. Лагсаг яаж ч хэлээд нэмэр байсангүй. Энэ явдал өнгөрөөд Лагсгийг өнөөх залуу цээл гэж нэрийддэг юмсан ч. Тэр дуудан манай аав үзэж хардаг хүн би. Хоёул явах уу гэж хэлэхэд Лагсаг хэдий сүсэггүй ч дагав. Дэрвэл жамц хөгшний баг хөө ловном байв. Жамц хөгшнийд хоёул бун гэрд ороход жамц ихэл муухайгаар өөдрөө гарснаа нойлман. Үхэрийн бузар наашин чирдэг чинь юу вэ? Алив чи наашир гэж Лагсгийг заан өөртөө ойртуулад жихэнд нь энэ их бузар шингэсэн газар бууждаг ихэр байх нэм. Өн эрдний гоочс ч харж үзээгүй бол танах сүрэх байж. Өдөр дүргэн нөө. Ингээд майн уншиж сууснаа өнөөх залууг ташуурдан. Мэдсэр байж явахгүй. Эдийн шуналдаа хөдлөгдөд хорлогдвол яана. Мөн хувх. Баахан зэмлэн ташуурдав. Лагсагч дуу гаргахгүй суух зур өвгөн тайвшран манай нутагт нэг тийм мөнгөн эмбүний сураг байдаг юм. Харин жавынхан л анх олсон болов. Жавуу бол манай нутгийн хүн эхнэрт нь л чөтгөр шүглсэн гэж ярьдаг юм. Би ямар очоод дарж чадахгүй ш хол суудаг юм. Харах нэг их л залуухан хүүхэн байх шиг үзэгдээд хүн харахад өдөр шөнө бас өөр хүний дүрд ордог гэлцдэг юм. Мэдэхгүй. Жав надтай жазуу хүн өдөлсөн шинжгүй дээ. Гүндгийн тухай би ч сайн мэдэхгүй. Улс ярихнаа мөнхийн ус уусан хүн гэлцдэг юм. Гүндөгтөл их юм нуугдж байгаа. Би хамаагүй юм ярих цэртэй хэцүү. Ингээд ямар ч байсан Лагсгийг нүү гэж айлдав. Лагсаг гэртээ очин шууд гэрэн ачаалан нүүх үед гүндэг гэрэн инээмсэглэн шагаага олчихсон шүү. Баярлалаа. Танах болно эндэ байсан болоо. Лагсаг муухай харахад гүндэг мөн зэвхий царай гарган инээмсэглэв. Лагсаг төгсөгийн хаянд буулаа. Удалгүй жав өнгөрсөн соргид болдоо. Хотел явсан улс хэмээн Лагсаг ажил явдалд нь очивол гүндэг инээмсэглэн маргааш манах нүн ирж туслаарай гэхэн тэр. Лагсаг хэдий эвг үзсэн ч маргааш нь ирэв. Гүндэг бүх юм ачин хөдөлснөн Лагсаг руу инээмсэглэхэд алтын шүд гэлдгэн харагдав. Энэ явдлаас хойш жилийн дараа Лагсгийн охин нь гинэд алга болон эрэл хайгуул болон Лагсаг хуучин хаваржаан дээрээ нэрэхэд охин нь нэг зүйл мөргөлдүүлэн тоглож байв. Лагсаг ойртон харвал өнөөх мөнгөн эмбүү байв. Лагсаг гайхан миний охин энд юу гэж яваа юм? Ийм хол хин чамайг авчрав. Эгэ намайг тоглол гэсэн юм. Лагсаг эвгүрхэн мөнгөн эмбэг орхин охиноо аван морин дээрийн сундлан холдоход хаваржаан дундаас гэлдгэн мөнгөн зүйл нүдэнд тусна. Лагсаг юу ч бодолгүй давхин гэрийн зүг морин донд ташуурав.
Тэгтэл хэсэг яваад морин годроотон унав. Лагсаг болсон охиноо нэрэн гайхаад гүндэг тэрвэрчгсэн зогсож байгаа тод харагдаад өнгөрөв. Охин лагсгийг тэрэн уйлахад тэр бол хий юм байж гэж ойлгон эргэн мориндоо мордоод зөөлхөн шогшуулсаар харав. Харин энэ тухай лагсаг гэрэнхэнд болоод төгсөөд юу ч хэлээгүй ба хожим гүндэг шиг тийм нэгэн айл хавар чаанд гал түлэн суудаг тухай явуулын хүмүүс ярьдаг болжээ. Мөнгөн юм буу оллоо гэж бодовч маргааш нь шагаа болчихдаг тухай ч мэрсэр яриа гардаг болж. Сүүлд лагсаг ходоор нь ламд үзүүлэхэд өнөөх лам ихэд дургу үзснэн за шөнө өдөр хувирдаг ямар амар альбантай ujрав дээ. Тэр чин төрөл арилчин бие зогцосгүй болж. Миний гарснаар 3 хүн залгижтэй. Хүүхдүүдтэй хайртай юм байна. Одоо нэг хүн тэр нутагтаа байгаа болов. Бас л нэг юм хайгаад байх шиг. Үнэндээ тэр хайсан юм нь айлэр төгөө болж. Цус нэвчсэн газар юу л бол юу үзэгддэг. Чи тийшээ зүглээд хэрэггүй. Эндээ суу хоттой. Лагсаг ламын хэлснэр хотод суурьшсан бөгөөд хожимын нэг өдөр төгсөө яг тэр газар моринд чиргүүлдэн өгсөн сураг сонссон гэдэг. Бөөр хожим сүлд гэр бүлэрийн зугаалan явах үед яг ойролцоо газар хоног олжээ. Лагсаг нэг хэн бодоогүй олоолаа явж байсныг ч хэлэх мартаж орхиж. Тэгтэл гэнэт хүмүүс энэ юу гээд бөөн юм болж лагсаг дэрэн үзүүлбэл мөнгөн эдлэл юм бүү байв. Лагсаг нүдэн том болгон харсан ч яг л тэр газрын ирснэн ойлгон ухаан алдан унаад дахиж хизэж сэрээгүй юмсан ч. Эдийн шуналд хөдлөгдсөн л бол муу зүйл амь авч салдаг гэдэг үнэн ор буй. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хэрэв та дараагийн шин сонирхолтой бичлэгүүдийг цагааллгүй үзмээр байвал манай сувгийг subscribe дарж хажууд нь байрлах хонхон дээр дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая.